Монголчууд маш эртнээс эдийн ундааны соёлыг ихэд дээдлэн хүндэтгэж ирсэн уламжлалтай улс. Тэр дундаа угсаатан бүр өөр өөрсдийн гэсэн хоолны нандин жартай. За тэр дунд бол одоо бид бүхний хамгийн сайн мэддэг зүйл бурайд талах хэмээн шогширдэг. За ингээ бурайд талах барих үг дүүх уламжлалын талаарх нэгэн сурвалжлагыг та бүхэнд төлөвлөж байна. Талх зурдаг. Одоо манайхнаар бол талх зурдаг сав гэж ярьдаг. Тэгээд юу нэ бурайдууд болохоор энийг хүнэг гэж ярьдаг. Энэ хүнэг маань болохоор манай ээжийн хэрэглэж байгаа хүнэг. Ээж маань одоо 80 нас хүрж байгаа. Тэгээд ээжийн маань ирэхэд энэ айлд энийг юу яагаад талхаа зураад байж исэн савн гэж ярьдаг. Тэгээд энэ хүнийг одоо болтор ээж маань хэрэглээд ингээ явж амаа талхаа зураад. Тэгээ энэ хүнэг маань өөрөө модоор хийгдсэн нэлээд өндөр маягтай байсан байгаа. Тэгээд ээж маань энийг болохоор улын муудахлаар 2 удаа сольсон байдаг. Тэгээл энэ одоо хэрэглэхэд явж байгаа. Би ээжийнхээ хийжсэн юмыг би уламжлаад аваад явдаг. Ерөөсөө давс, ус гэсэн 2 зүйлийг хий хөрөнгөн дээрээ. Энэ хөрөнгөнд бас их учир байгаа. Бараг сүүлийн бараг 30 жилүүд ээж бараг хөрөнгөө огт солиогүй. Тэгээд тэр хөрөнгийг болохоор юу яасан байдаг? Хүйтний үед болохоор хөлдөөгөөд орчихно. Халууны үед болохоор хатаагаад орчихно. Байнга л байж идэг. Тэрнээсээ зориуд бэлдэн гэж байна. Зориуд бэлдэн гэж юусоо байхгүй. Энийг болохоор ингээд энэ савндаа ингээд орчихно. За тэгээд юу яахынхаа талх зурхынхаа урд ороо борж өгöd их нь баг байх юм бол нэхлэх маягтайгаар зөвхөн усаа хийгээд тэгээд гурлаа хийгээд энийг одоо хавжуулаад орхино гэсэн үг. Олон хүнтэй, зөөхөн хүнтэйгээс шалтгаалаад бид чинь нэг ийм листээр тохируулаад явдаг. Тэгээд зөөхөн хүн хамт хүнтэй бол мэдээж ойр орхон шин талхаа идэхийн тулд жижигтээр бакнаар зураад жижигэн төмөрөнд хийх жишээтэй. Ер нь голцоо их нэлээд томхон төмөрлөл ээжүүл хийгдсэн. Галыг болж өгвөл ерөнхийдөө галаа түлхэхдээ мэдээж удаан үнсэн байж ахаар галыг хийн. Тэр нь болохоор хар мод нарсуулаад ирэхлээр нөгөө юу н гарах цог үнс нь болохоор маш бага үлддэг учраас нарс юу улаас хоёрыг бол талх тавьж байгаа үедээ ерөнхийдөө түлхэхгүй. Тэгээд төлсөн байсан чи хэмжээний галын дараа заавал хар модоор галлана. Хар модоор галлахлаар мэдээ цог нь удаан байдаг. Дээрээс нь удаан жигэндэг учраас хар модоор галлаж галаа тохируулнаа. Хар модоор галаа тохируулна. Тэгвэл талхагч юм хөрөнгө, зуух, мод гурав юм нэг чухал юм байна. Тий. Хөрөнгө мод юу маань зууханд бас учир байгаа. Тэгээ ингээ гараад ирчихнэ. Тэгээ сайхан хуулаад. Тэгээ сайхан тасалчихна. За ингээд тасалчихлаа. Нөгөө агшуун зуурсан талхайгаа ингээд одоо эсээд бөөрөнхий болчихсон байгаа. Ингээд жижигнэр бөөрөнхийгээ тусад нь тавьчвал нөгөөдгөө хуглаад яваад итгэж ч гэсэн тохиромжтой байдаг учраас ингээд бөөрөнхийлээд гурилдаа өнгөрүүлээд тэгээд ингээд талхайхаа төмөрлөө хийхнэ. За тэгээ ингээд талхаа төмөртөө ингээд бөөрөнхийлээд хийчихнэ. Ер нь голцоо хүмүүс бөөрөнхийлэлгүйгээр зүгээр энэ чигээр нь
шууд урсгах, шингэхнэр зураад урсгаа зүгээр шууд хийдэг. Тэрнийг бодох юм бол ээж юу н голцоо ингэж бөөрнкэлж хийдэг. Тэгээд хүүхдүүдэд таслаад өгсөн чамар юу н идэхтэй ч гэсэн их айтайхан байдаг. Гуралдаа сайхан өгөөлөл. Тэгээд тус нь ингээ бөөрнкэлээ тавьчихна. Одоо ингээд бөөрнкэлээд энэ гурал зуурчихсан учраас дахиад нэг жаахан эсэлтийг гүйцээх ёстой. Ингэж төмөртэй хийчээд яг галаа тохирох хоорондоор нь дахиад нэг схем байлгаад тэгээд галдаа хийн. За одоо талхныхаа үнсийг аваад бишэндээ хийх гэж байна. Талхаа тавихтаа нөгөө тулсан галаа тохируулсан. Тэгээ үнсээ дээр нь гаргана. Дээр нь гаргахдаа мэдээж дээрээсээ үнс маань юу вэ? Талхаа болгож өгөх ёстой. Халууныг барьж өгөх зорилготойгоор үнсээ дээр нь гаргана. Хэрвээ маш их галтай хэцүү байвал доор нь төмөр хийгээд тохируулна. Тэгээд үнсээ дээр нь гаргаад пишингийн маань юу н тоосхон доотлоосоо бол тэртээ тэргөө галт үлээд тоосхон маань нэлээд халчихсан байгаа учраас үнс дээр нь гаргаад явахад доор дээрээсээ жигнэх боломжтой болчихсон байна. За үнсээ гаргалаа. Үнсээ гаргачаад одоо талхаа халуун болгонд доор ширэм тавина. Халуун биш байвал нь гай болоод тохируулаад ингээ галаад явуулаа. Хаалга нь хаачлаа. Тэгээд битүү жигнүүлэхийн тулд энийг ингээд цаалтыг хаагаад ингээд талх маань нэг 30-аас 40 минутын дараа бэлэн болно.